Энэ Япон инженеруудын бүтээл нь хуучны дурсамжийг зөв хандхараар сэргээвэл өнөө үед ч шинэхэн сонирхолтой байж болдгийг харуулж байна. Тэд Toyota GT86 дээр тулгуурсан домог болсон AE86-г бүрэн хуулбарлахгүйгээр бусдад таалагдахаар дахин амьдулжээ. Сөхөгддөг гэрэл нь дээш өргөгдөх тэр мөчөөс энэ машиныг сэтгэл гарган бүтээсэн нь шууд мэдрэгдэнэ. Тэд өнгөрснийг хүчээр орчин үеийн болгох гэж зүтгэлгүй, харин хуучны төрхийг хадгалж орчин үеийн хэм маягийг түүнд зөөлөн шингээсэн нь онцгой юм. Энэ хөлгөртийн үнцэн нь тэнцвэрт байдалд оршдог. Хар цагаан хоёр өнгийн будагт нь домогт панда дүр төрхийг шууд сануулж, өрөх төгсөн далагч болон намхан суулт нь уулын зам дээр төгс зогцох өнөө цагийн оршихуйг өгдөг. Урд нүрний дөрвөлжин хэлбэр, бараан орчинд зөөлөн цацрах шар манангийн гэрэл. Шөнийн уулын замын гараанд зогсож, моторын дуу бүр нь амьд мэдрэмж өгч, эргэл бүрт нь сэтгэл өгшиж, жинхэнэ мэдрэмжтэй мөчийг дахин амьлуулна. Хажуу талаас нь харахад өргөн биетэй хэмжээ нь GT86-гийн дүрийг бүхлээр өөрчилсөн ч гарал үүсэл нь үл нөөгдөнө. Доод хэсгийн хар буудагт машиныг харагдах байдлаараа бүрч нам болгож, Япон бичиглэл нь оёл гэхээс илүү жинхэнэ мэдрэмжийг шингээжээ. Энэ бол зөвхөн үзэсгэлэн зогсохын тулд бүтээгдсэн машин биш. Энэ бол зам дээр амьдрах ёстой машин. Арын хэсэгт орчин үеийн гэрэлтүүлэг болон ducktail спойлер нь машины хэлбэрийг нэг цэгт цэгцлэн харц татан болгодог. Хоёр талдаа байрласан яндангийн зохицол нь цэгцтэй тэнцвэртэй харагдаж, энэ бүтээл бол богино настай чимэглэл бус, анхааралтай бодож хийсэн хүндэтгэл гэдгийг улам тодруулна. Уулын зам дээр энэ машин амьдарч буй мэт мэдрэлдэнэ. Суурьтай, зоригтой, орчинтойгоо холбогдсон. AE86-гийн урам зориг шингэсэн энэ GT86 нь хүмүүст яагаад хөнгөн, хойд хөдлөгчтэй купе машинд дурласан шалтгааныг дахин сануулдаг. Энэ нь тоо баримт хөөцөлдөх тухай биш, харин холбогдох мэдрэмж, сэтгэл хөдлөл, дурсамжийн тухай юм.